Коронавирусыг далимдуулсан лойрууд газар авах шинжтэй. Лав Монгол Ардын нам өршөөлийн хууль маягийн санаачлах гээд тандалт хийгээд явж байна. Тэдний хэлж буйгаар хоригдлуудыг нэг газар бөөнөр нь байлгаж болохгүй. Тэнд корона орвол сүйд хийн гин. Ер нь хэн тийшээ корона оруулах гэдэг хэрэг вэ? Яс юмн дээрээ дэлхийд даяараа бин битүү хашаа байшинд орохыг мөрөөдөд байна шүү дээ. Учир нь тийм л газарт корона орж чадахгүй. Үүнийг коронагийн аюулд өртсөн улс орон бүр мэдж байгаа. Тэгэхээр тийм газар нь яхаарахгүй шорон мөнөөсөө мөн шоронгийн хуйгууд бол гаднаас корона зөөж чадна. Тийм болохоор хорих газрууд дэглэмээ сайжруулж хоригдлуудтайгаа харьцахдаа өөрсдөө битүү хамгаалтын хувцас өмсчихгүйцээ. Тэртээ дэргүү тусгаарлагдсан хүмүүс өнөөдөр яг л ийм журманд байгаа. Үүнээс үсгэд Монгол Ардын намын хоригдлуудыг суллах инээтрэ гэсэн асуудал нь өөрсдийнхөө хэдэн хулгайч нарыг ял завшуулсан арга болж таарч байна. Тэр хуулиа зүтгүүлээд гаргачихвал өнөө хэдэн жидүүчдэд л ашигтай болохоос гадна одоо шүүхтэр байгаа хэрэгүүдээс хэн нэг нь ял авлаа гэхэд тэнсэн аваад л хотын гудмаар корона дараагаад харайж явна гэдэгтээ мөрийцэн ч алдахгүй. Шорон бол хамгийн сайн тусгаарлах байр мөн. Шоронгийн хоригдол шорондоо байсан цагт коронавигаас айж имэх ямар ч хэрэггүй.